мандах нарнаас жаргах саран хүртэл мандан бодож явсан миний Монголын өвөг дээдэс орин төвөргөөнөөр дэлхийн цээжинд битсэн мядаршгүй цадигтай моритон монголчуудын төв уурга таг найдсан үдэчдийн удам залгсан уяачдын үр сад огшон ярьсан өвгдийнхэн ухааныг өвлсөн уяачийн эрдэм өвгдээд сэсмэн өвлүүлэн үлдээсэн үндэснийх өв соёл минь оо. Сайн бацхан үзэгчдээ Уяачийн эрдэм реалити шоуг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн дугаараар манай нийт оролцож байгаа 9 шилдэг уяач маань морийг хэрхэн зөв эдэлдэг, морины бие хөндөрийг хэрхэн гаргах, ямар учраас морины биед хүндүр суудаг. Эдгээр асуудлаар ингэж ярилцаж та бүхэнтэй өөрсдийн туршлагаасаа хуваалцаж ингэж энэ нэвтрүүлгээрээ хүргэх болно. Манай нэвтрүүлэгтээ хамт угаарай. За ингээд манай морь уяхад одоо энэ хамгийн гол одоо анхаарах зүйл бол одоо морины биеийн хүндүр гэж байгаа тийм. Морины биеийн хүндүр гэж нь юу хэлэх вэ? Хүндүр гэх юм бол одоо юу штэ. Бид нар ч гэсэн одоо хүн ч гэсэн ялгаа байхгүй. Одоо гинт огцом одоо юу яадаг гинт талхтаач байдаг юм үүдч үт юм. Тэгвэл ингээд булраад юу яадаг үстэй хүн чинь адилхан ингээд хүндүр урдаг штэ. Тэрэн шиг л адууч гэсэн ялгааг одоо хүчтэй зөөлхөө амнахгүй байж байгаа. Гинт ажлыг юм бас адилгаа байхгүй. Яг хүн шиг л адилхан хүндүр урж. Хэдийн чинь нэг ингээд яваад бичээрээр алхаад байнгын алхаж байгаа шигсэн өндөр ачаал өнгөд. Яадаг. Тэгэхээр өвөл бол одоо нэг хектар хөлслөөд идэх. Одоо өвлийн морийг бол хөлслөхгүй тэгэл ер нь ингээд ойр зур. Тэгээд нэг 3 км ундаг гэдэг юм. Тэгээд 5 км. Тэгээд нэг 8 км гэл. Тасгаар тий би. Тэгээд баг багаар явал хунаал. Тэгээд ажил хийж байгаа л та. Тэгэнгүүт нөгөө баг багаар ингээд ялгаа байхгүй хүн ч гэсэн нөгөө фитнес хийж байна. Одоо яг тийм л бага юугаар хийж байгаа шүү дээ. Тэгээд яагаад биенд дасгаал. Тэгээд сайхан хөндүр нь одоо ергөөд сайхан ергөө яваад хар чинь. Хоол нь сайхан шингэн. Тэгээд бас ингээд байнгын эргүүд явах гидсний юу ус. Сайн хөдөлгөөн үсэ. Яаж юм гэсэн. Энэ тэгэхээр хүндүр гэж одоо хүндүр бүх юм гарч ийн гэсэн үг л дээ. Намрын эдлгээтэй холбоотой болоод ирэх үү ер нь бол. Намарч нэг одоо идэхгүй. Одоо ингээд нөгөө 11 сард модтой эдлэгийн дээр 11 сарын 11 сар гаргаад. Тэрнтэй энэ холбоотой байна. Зөв буруу үзнээс болж одоо биеинд хүндүр суух уу? Тэгэн шүү дээ одоо ширүүн хамаагүй хамаагүй тарган багт нь өлөн унж болохгүй. Ер нь тарган мөрийг өлөн унах юм бол тэгэл нэлийн тийм оёг авчдаг шүү дээ. Одоо нөгөө адуу намрын мөр цайлна гэдэг шүү дээ. Адуу цайлна гэдэг. Тэр чинь л одоо өөх нь улаачглаа гэдэг. Тэгэхээр л ерөөсөө тэр тарган адууг хүчтэй их унах юм бол тэгээд цайлаад тэгээд одоо юу гэдэг чи одоо нэг дос залгицсан читгэлүүд байна гэд яадаг ч тийм. Тэрний шиг л одоо хүчтэй ширүү унах юм бол энэ их хичрхийг тарган байх юм бол одоо адуу чинь юу яах нь бас оёг болох нь их хурдан байдаг. Одоо их тарган моронд их хичтэй ажил хийх гэдэг юм тэрэн дээр өндөр авна. Яг туранхаа адуу бол бас гайгүй шүү дээ харилцангуй. Хүн ч гэсэн тийм үст. Тарган хүн уулын өдөө явах туранхаа хүн хоёр гинт хоёулаад явах юм бол тарган нь эхлээл. Тэгээд өндөр орно шүү. Аль болох л одоо тийм хүндүр ахуулахгүй асаалахгүй одоо холоос идэх ёстой. Тэгээд сайхан зөөлөх идэх ёстой. Одоо үсийн одоо өвлийн мөр гэх юм бол одоо идэх чи одоо үсийн ингээд бүтэн задартал унах ёстой байхгүй. Тэгээд одоо үс цаатаа нэг чинь адуун дээр одоо ингээд нэг заагаад харуулаад гэж болох одоо тийм. Одоо энэ эднэр бол дандаа хязгаал өрөөнүүд. За. Одоо нэг унаад одоо нэг 10 гаруй мордож байна. Ер нь бол ингээд одоо юу байдаг вэ? Одоо энэ
хөлсийг ингээ арилгана шүү дээ. Хөлсийг ингээ арилгахад ингээ хусуураар ингээ жоохоо ингээ яхад л өөрөө ингээ бараг арилчдаг байхгүй. Тэгээ энэ одоо энэ яг энэ ингээ шороо гарч байгаа. Энд чинь бүр ингээ нунтаг ингээ бүр юм юу шороо гэдэг байхгүй. Одоо бүр юм тоосонцор одоо ингээ өвлийн мөр ингээ хөдөө атон дээр мөр унахад чинь зүгээр ингээ эмээл ингээ эмээлч шүү дээ. Тэгээ мордоо жоохоо явгууд тэр энэ чинь тоосон эмээлийн хавцан дээр ингээ гараад тэгээд тэр тоос чинь ингээ морд тоосонд багассаар ингээд үсэн цаахан гүйц задраад ирэхээр одоо ингээд өөрөө ингээд зүгээр явчихдаг. Жоохоо ингээд яхад хосоор хөргөлтөд бараг хөлсөн арилждаг байхгүй. Одоо юу басан хөлсөн. Одоо өөр нэг хээрүр байна уу? Тэр нэг жишээ болгочихоо юм. Энэ одоо хээрүр энэ жоохоо өөрөө догшоо энэ. Эндээ ордуулах нөх. Энэ хээрүр бол одоо ингээд харж гин үү. Ингээд нэг өсөн юм юу н ингээд харагдах гэж байна уу. Энэ болохоор одоо ингээд энэ харж байна. Энэ болохоор саяхан бас ирсэн одоо ингээд яг эдгийг нь одоо ерөнхийдөө бол одоо дутуу гэсэн үг. Дутуу. Тий. Тэр түрүүний хар хүрээний гол өнөдөө эдлэгээ бол ажил бол энэ болцсон гэсэн үг үү? Тий. Өдөө. За би барьж. Чи тэгээ цагаан усураар яагаад. За би өөрөө барьж. Тэгэхгүй наа чинь усыг төшөлчүүл. Энэ ингээд одоо энэ хар юун дээр одоо хүмүүс одоо юу хахаар энэ ингээд энэ дээр ингээд бариад үзтээ. Таашка. За. Гараа хийгээд ингээд үү. Тэнгүүч ингээд энэ зууралцсан юм байна. Энэ зууралцсан ингээд энэ шороотой юу чи ингээд унсаар аваад ингээд энэ зууралтаа юу ингээд арилждаг байхгүй. Одоо тэр харыг хараад үзэхээр бол шал ондоо. Бинд нүрэхэр. Тийм байна нэг зууралцсан нэг юм өтгөн чимтэй ингээд өсөнд ингээд зууралцаад байгаа. Тийм байна. Энэ юу нь л одоо гүйцэд одоо юу байх вэ? Арилгах. Энэ одоо саяхан доронтоос ирээд өнгөж одоо 2-3 морж байгаа. Тэг чи одоо нэг ахаад нэг хэд хоногийн ар дээр одоо нэг 10 хоног 13 хоногийн ар дээр бол сайхан болчихно. Одоо энэ миний ингээд үзэхээр энэ бол хаад ондоо юм ингээд гар ингээд зүгээр ингээд шууд орж байгаа байхгүй. Тэг шууд үсэн босч чинь тэ сайхан чи бүр. Тэгэхгүй болохоор энийх чи ингээд шигдэж орчод байгаа байхгүй. Тийм байна. Зууралдаад нааш яг явуул. Нэрээ тийм биш аа. Тэгээ өсөн гүйц задрна гэдэг чинь энийг л хэлж байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За тэгэхэд морины хөндүрийг бүр хамгийн эрт бүр анхны засаараад 10 сараас эхэлж хөндүр гаргаж байгаа байж. Уян мөрний адуун дээр. Сайхан гидсийн солиод. Тэгээд өдөр болгон багаар унаад. Эхний өдөр нэг километр хэрэтэ мордоод дараагийн өдөр нэг километр 500 болгоод өдөр болгон имэйлж ээж нэг 20 мордж ээж морины хөндүр гарч байгаа. Биеийн үст. Тэгээд оруулж ирээд бүтэн морины ус гарна гэд хор гарна гэж байгаа. Намар одоо анхны засаарснаас хойш одоо морины хор гаргаж унна гэдэг их нөх. Тэрнтэйгээ цуг адилхан хөндүр чинь бас тэр унаагаараа хөөрхөн гараад ирчих. Тэгээд эргэж орж ирээд тэр чинь 10 сар гэж унаад 12 сар хүртэл унчих. 12 сарын 20 тэгээд оруулж ирчих. Тэгэхэд баргалж морины хөндүрийг гүйцэд гарах талдаа орчин өдөр болгон мордоо зөөлхөн мордоод тэгээ их дарган буйл жоохон адуун дээр хэд год зохиод. Өөрөө морчин ер нь нэг 20 ид мордоод ирэхээр сайхан имэйл хөлсөө гөвдөг бол чинь өсөн задар чинь
Хүндүүр нь гүйцэд гараад ирэхээр морчин өөрөө сайхан хөрвөөгөөд өдөртөө хөлсөө өөрөө хүн зөөвлөх биш өөрөө зөөвлөдөг болоод эхэлж байгаа. Тэгэхээр морины хүндүүр гарна гэдэг нь болохоор нэгэсэндээ одоо ингээд өдрөө болгон ингээд бэлтгэл сургалт хийдэгтэй адилхан ер нь нэг юмныхаа одоо нөгөө тэр нормондоо яг юундаа орж яана л гэж ойлгож болно тийм ээ. Жоохноор холдуулсаар байгаа л 10-20 км сүлдээ адуун дээр хончиж байгаа. Тэгэхээр мөр гүйцэд өөрийгөө хөлсөө зөөвлөд ирэхээр хүндүүр. Тэгэл ер нь хүндүүрийг сайн гаргаж явахгүй бол морчин хөл гарлага орчиж байгаа шүү дээ. Хүндүүртэй болол гиз сэднээс их чангараад нарийсаад гиз хоолж чадахгүй нэг чих хүндүүр нь гараагүй гэх шүү дээ. Техник ч морийг сайхан чидрээд хонь дунж байгаа усуд чинь бүр сайхан идэлгээд хүндүүрийг авчиж байгаа шүү дээ. Сайхан хонь дунж байгаа морчин хүчний бөхччихдэг байхгүй хүндүүр нь гарахаар. Тэгээд өвлжин хонь дунсан ч тэр мөр торхгүй. Тэгжиж хүндүргүү янзын гоё бэхжиж унчиж байгаа. Ер нь бол өвөл нэг 1000 гаруй 2000-аад одоо гэж нэг 7-8 хүн мөрөөр нэг хүн өвлжчихдэг шүү дээ. Их олон мөр тэр олон адуу байлаа гэдэг их олон мөр ундгүй шүү дээ хүн чи. Зөөхөө идэх мөрөөр сайхан усыг гаргаад зөв унчвал. Одоо чи яг ингээд өдөр болгон ингээд мордож ингэж хүндүүрийг гарах яг энэ уяагаар мэдгүй бас ингэж дадалтаагүй тий хөдөө байгаа адуун дээр байгаа адуугаар нь ингэж морь унж байгаа тийм уяач залуучууд минь бие хөндүүр гэдэг дээр ямар зөвлөгөө зүгээр байдаг. Гэхдээ жигэл адуун дээр байгаа усуд чинь морин өстө хөндүүргүй болно шүү дээ. Адуун дээр байгаа юм чи одоо тэгээ морь ундаг хүн бас их цавгаар болчиход байна. Нэвтрүүлгийн ерөнхий вэнд итгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apps Group. За манай шоуны энэ удаагийн дугаарын бас үндсэн ярилцах сэдвээ маань нэг бол энэ морины хүндүүр гэдэг зүйл байгаа. Манай уяачны ярьдгаар бол морины хүндүүрийг одоо ерөнхийдөө үндсэндээ 3 ангилаад багш шиг байгаа. За биеийн хүндүүр, тавгны хүндүүр, гидсний хүндүүр гэх тээ. Тэгэхээр одоо хоёлоо бас энэ удаад хурдан морины гидсний хүндүүр гэдэг зүйлийн тухай яриа. Та бас манай үзэгчд өөрийнхөө ойлгож мэдсэн зүйлээс хаалцаач. За тэр нь 3 биений хүндүүр гэж ер нь байдаг, тохиолддог ер нь зарим юм дээр. Тэгээ гидсний хүндүүр бол яг хавар намрын цагт нь сэргийлээд ажилчмаар юм билээ ер нь. Яг тийм үед хавар намрын цагт нь сайн ажиллахад бол бас яг нэг уяаны явцад бол боломжийн ер нь гайгүй тийм бас зүгээр юм билээ. Яг яаж ажиллаж ийн гэхэлэр хамгийн анхны заснаар адуу ер нь бүтэн цаддаг гэж ярьдаг. Жилийнхаа өнгөн дээр. Тэгээд тэр яг анхны засаар өглөө барьж уянгуудаа тэр чигээр нь авч хоноод маргааш нэг хөлрөглөгөө сайхан гидсийн суллаа тавьчихлаар ер нь бас нэг давгүй сайн ажил болчихж байгаа намрын. Тэгээд өвлийнхөө уяанд ороход ер нь тэгээ гидс мэдсэн тэр их алдаа гарахгүй юм шиг үлээ. Тэгээ яг өвөл бас тэгээд нэлээд моринд ажил хийчихэж байгаа. Бас нэг янз бүрийн нарийнч ер нь чангалаа тавьчихж байгаа юм чи. Тэгээд авар ногоонд яг гараад цадахын үед бас нэг авч хоноод сайхан одоо бас эм туулга бэлдмэл бас их байна шүү дээ. Тэр мэрийг сайн хэрглэж байгаад тэгээд нэг өглөө усалгүй байж өдөр нь жоохон баг зэрэг хөсөлдөг ч юм уу. Тэгээ уяатай байлгаж байгаа орой услахын үед одоо цагаан ус гэж ярьдаг да. Нуур муурын одоо яг нэг давстай нуур муурын тогтцсон ус. Тийм усаар услуул бас бүр илүү зохистой байна. Тэгээд яг хавар намрын цагт тэгсэн байхад ер нь 100 өвлийн уяанд бол зүгээр юм байна шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий вэнд итгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайгналтай групп. Шөө. Яа сайхан өдрөө. Өнөөдөр станаар гэсэн сайхан өдөр. Энэ үеийн сайхан булаах өдөр шүү. Харьцангуй тэгж байна. Утгагүй одоо цагаан сар гээл хавар болчих юм да тийм ээ. Одоо тэгэл хавар үеэс дуусаад. Тэгээд улаарчих хэрэгтэй. За өнөөдөр нийт үзэгчид хурдан морь сонирхолтой. Ямар уяны эрдэм хуваалцах гэхээр хурдан морины биеийн хүндүүрийн талаар ах маань өөрийн арга барил туршлагаасаа хаалцсан ярина. Тэгэхээр их биеийн хүндүүр гэж юу юм, гидсний хүндүүр, уул тавгны хүндүүр гэж юу юм. Тэг яагаад ер нь энэ хүндүүрүүд нь одоо морин суучт юм бол. Нийт талаар бас ярил тий. Энэ нь бол ихлээр унаагүй одоо намар тавьсан, наадмаас хойш тавьсан морь.
намрынхан тарга намар тарга аваад 11 сар эдэлж эхэлсэн. Тэн дээр эцний өндөр эхэлж байгаа. Чөлөөд юм л. Аа. Эцний өндөрийг бол одоо нэг ямар ч байсан. Сайхан нэг 3-3-аас дээш 3-4 удаа сайхан хоороо авчихна. Тэрнээс хойш март хажлаа. Аа. Тэгээд адуун дээр очиж сайхан март байж байгаа. Зөөлх ойрхон мартаа километр 500 ч мэлч мартаа. Тиймэрхүү хэмжээгээр нэг 2 км 500-ийн хооронд 4-5 мартсны дараа 1 км холбуулаад 5-6 км болгоод. Тэгжээж намарны биений өндөр руу гарандаа тэгээд унаа гэдсний хөндөрийг хаваад тэгээ унлага эдлэгэндээ зөөлхөн. Сарвсын тараагаад тэгээ оцмор бол нэг ерөнхийдөө өндөр авах нь гайгуултай. Аа. Хүндүртэй мороо юу нь яаж мэдтгүү одоо залуу ичэд хүндүр суусныг мэдхгүй бас байгаад байсан байж магадгүй. Хүндүр бол одоо ихэвгүй онц одоо анханасаа эцний хүндүр авалгүй анханасаа унгууд эхэлж унгуудтай хол арай холоноод жоохон одоо цайлгна гэж ярьдэн штэ. Ерөөч одоо тарга морийг хамаагүй ширүүн эхэлж унах юм бол цайлна гэж ярьдаг. Энэ дэцмөр бол ер нь эвгүй жилэмдэн гэдэг шүү. Дэх тарга морийг одоо говьдлын одоо бол бүр амархан цайлдаг. Аа. Одоо унаад явах байдаг шүү дээ ерөөсөө. Тий. Анх тарганаас нь хамаагүй ширүүн унчихаар чинь. Ерөөсөө жоохоо явал бүрэн төхөлзөөл дэлсээд ер нь дэлсдэгч болдгийг. Аа. Эхнээсээ л зөө сайхан болоход ширүүн унах юм бол тэгэл тэр хөндөр бүхий хөндөр сон тэрнээсээ болж өвчөөл одоо цайлах юм. Хараад мэдгүй мэхэд одоо энэ очоод биеийг нь барьж үзэх ч юм уу ингэж мэдэх арга байгаа юу? Яг биений хөндөр ер нь тэгэл нэг жоохон холхон бишон дунж байгаа холоонал маргаатар нь бол очоод маргал нэг жоохон биендээ жоохон өндөртэй шүү дээ. Тэр өндөрийг маргаатар нь сайхан зөөлхөн унж хөшөөг нь гаргах маягтай. Дөнгөж нь биеийн чихтүүлээл. Тиймэрхүү маягтай сайхан биеийг сайн тайвруулж. Бас дунд нь тийм ажил байгаа л да. Зөв. Энд чинь одоо эдлэгэнд 6 км гэж бол 10 гаргаад тэгэл 20 км дунаал ирэх чинь бас маргаатар бас жоохон бие өндөр аавна. Төхөх тийм ээ. Таны хувьд одоо ер нь хүндүр суудсан морийг яадаг вэ? Ер нь маш төөлхөл 1-2 хоног төөлх унаагаар нь мартчих. Биеийг тавиулж өндөрийг авах шүү дээ. Аа. Тэгэхээр ер нь бол ойлгохоор бол хүндүртэй морийг бол ер нь алавдах шаардлага байхгүй. Маш хөнгөн 2-3 мартчихад бүр амраач бол дахиад амраад төөлхөл орлох хэрэгтэй. Өндөр суудмарыг өшөө дахиад дээрээс нь нэмээд ширүүн том бол бүр л зөө өндөр сууд бас багнах чэжээрээ балбунах тийм ажил бас гарна шүү дээ. Аа за. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн анги болох биеийн хүндүрийн талаар Монгол Улсын алдарт туяач Гөрөөцрийн Бат Эрдэнэ ахмад та бүхэнд 3 асуултанд хариулж өөрийн арга мэдлэг урч тураасаа бас хуваалцлаа. За танд баярлалаа. За баярлалаа. За ингээд нийт үзэгчтэй баярлалаа. Дараагийн уяачтайгаа холбогдъё. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгээмэн. Морны биений хүндүр гэдэг нь хороо анх одоо морд барьсан цагаас шүү дээ. Одоо унц эдэлж эхэлсэн цагаас яхаа жоохон ширүүн янз янзаа унагдсан тийм ээ. Тэр нэг жоохон ширүүцсэн тохиолдолд болж биеиндээ тавгандаа тэр хүндүр явах магадaltaй байдаг тийм. Тэгээ ер нь нөө зөөлөн идэлгээ хийгээгүйс л болж байна гэсэн. Тэр ингээд яхаа зөөлөн идэлгээг одоо бол нэг хахтар манай анхны уяач нар
нэг ахтар хоёр морин хөндөр суулгаад байдаг уяасаас гайгүй хайцсангүй гайг болчлаа шүү дээ. Тий мордоо бас зөв сайхан эдэлцгээж ин зөв сайхан унж байна. Морины ертөнцид одоо манлайлж яваа одоо аргагүй үлгэрж явуулсад шүү. Онаах байна, бандгаах байна. Энэ улсуудаас ч биднес чинь бас хөндлөнгөөс зөндөө хард сурлаа. Асууч зөндөө юм сурлаа ш тийм ээ. Тэгээ одоо манай залуу ячт биднес одоо бас юу бас нэг морины хөндөр ахуулаад байдаг болол. Яг хайцсангүй гайг болчлаа. Яг ер нь бол хөндөрийн тухай ярих юм бол яг тэр унаанаас одоо анхалж мордыг бие аваагүй бие сайхан төвшрээгүй ах үед нь л жоохон ширүүд юм уу тийм юмнаас хөндөр авч байгаа юм л да. Яг биений хөндөрийг бол тэгээд нагдсан яг хөндөр авчлаа гэж бодох юм бол яг эдлэгээр нь зөөлөн үнд сайн унж идэр хөндөрийг авдна. Яг их яасан тохиолдол бол яг бас манайхан бол хатгаж матах тийм аргаар бас хөндөр авчиж байна тийм ээ. Тийм гидсний хөндөрийг бол одоо хуучин ууламжлаар гараа ороо хууч ханаад тийм ээ. Тийм байгаас авчиж байна. Тэгээ дээхэн чи манайсыг хүүхэд байхад бол марандаг жаах нар бол морины 3 хөндөрийн сайн авч ижлээ уян дараа биш үү гэж их цагдаг байсан шүү дээ. Тий одоо тийм уламжлаар бас тэрийг хичээгээд бас мордондоо хөндөр авахулж байгаа хичээж мордод үйж байна да. Тэгэхээр залуу уяачд маань мордондоо хөндөр суудсан хэсгийг ер нь яаж мэдэх вэ? Мор бол хөндөр суудсан морд бол өөртөө андшгүй мэддэг шүү дээ. Мор яаж өөрөө мэднэ. Мордуулаад үзэхэд юм уу би энд нь хүрэхэд цагаартай болж байгаа. Ихтэй тийм шилдэг бас. Тийм хөлтэй байгаа ш. Гидсний хөндүүрийг одоо ууж хонно гэхээр гидсээр нь дулаан ямаар ороод гин үү? Яаж хомж юм? Өвлийн үлрэлт бол тэгэж дулаан ямаар орож баадганд тэр авч болно. Тий, болно тий. Зам бол гайгүй тий. Тэгээ өөрөө ууж хоноод одоо тэгээд нөгөө манайхан ч одоо юм хөгжсөн ангахын юмд одоо хам хамраар нөгдөг бас бэлтгэлүүд зөндөө гарсан байна шүү дээ. Тэрээс ууж хонохчгүй мордны гидсийг хар гэж авчдаг юм бол байна шүү дээ. Тий. Тийм өнөөдөр одоо хэлгээдэг болцсон байна. Тэгээ одоо юм болгон сайхан болж шүү дээ. Тий. За манлаа уяач маань бид бүхэн биеийн хөндүүрийн талаарх мэдээлэл өглөө тийм ээ. Тэгэхээр одоо реалити нэвтрүүлэгт оролцож байгаа энэ 4 морины маань ер нь уяа солигоно хэр байна? Одоо удахгүй нэг сонголт хийх цаг тулгарна тий. Тэгэхээр бас нэг хооронд нь хэд тангаар хийчихээр багцаа мэдэгдэж байгаа. Удахгүй сонгоо гэхээр бас өөр л багцаа мэдэрх гэдэг. Одоогийн байдлаар ер нь Монгол хоёроос ер нь алийг нь ер нь наадан тавьчих зүгээр юм даа гэсэн бодол байна. За одоохондоо бол мэдэгдэж байгаа мөрөөс хаалгаа байна. Ганц нэг хангаар хийгээл нэгэд 2 морь маань яг одоохондоо нэг бариатай яваад хар цаг байхын яваал байна. Харин энэ 2 маань сонгомл дэди 2 маань ч гэсэн яг л адилхан тийм ээ. Одоо тэгээд сонгоо эхлээд одоо дом цугаан дээрээс бүх юм шийдэгдэх байх та тий. Тийм тэгээ одоо аль нь би хаана зүгээр байна. Аль нь зөв байна. Тэгэл тэр нь тавхилна айтайхан зөв байгаа. Нод нь тавхилаараа гайгүй гараад ирэх байх та. Тэгэл одоо тэрнээсээ сонгоол галыгаа хамт олонтой туслахуудтайгаа хүүхдүүдээс санаа сэтгэлийн асуунууд аль нь яриад ирэх тийм ээ. Тэгэл тэр үгдээс л шийдэж байгаа л аль нэгэнд оролдоо болно да тийм ээ. Одоо бас нэлийн хоногийн уяа дутуу байна. Мордын тамир ирээ. Тий одоо чинь 2 сунгаас. Манайхан чи 12 сарын 10-аар морд оруулж ирсэн. Тэгээ одоо өнөөдөр 1 сарын 10 гэдэг чинь бас нэг сар рээтэ идэлцэн унтсан байх шүү. Тэгээ морд маань нэлээд нэмгэрсэн. Одоо ерөнхийдөө 29-наас сунгачаад болчих واخа. Тавга хөнгөрцгөөсөн. Биний өндөрний гарсан гайг бах одоо нэг сунгаа итгэхэд нэг хөндөр авчих нь гайг баха гэж бодож шүү дээ. За тий иймэрхүү байна да. За тэгвэл хоёулаа орооныхаа ажилдаа орё тийм ээ. Одоо үсээ тавиад мордоо ус үс. Тий одоо тэгээ өсөлцөө услаад тэжээлийн ажилдаа орё да тийм ээ. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайгмалтай групп. Энэ удаагийн дугаарын сэдэв бол одоо биений хөндөр одоо байгаа морийг хэрхэн мэдэх вэ? Биений хөндөр яаж гаргах вэ те? Энэ талаар бас ярилцах юм байгаа юм. Ер нь биений хөндөртэй байгаа морийг харин яаж мэдэх вэ? Ер нь биений хөндөр гэж ер нь яагаад ер нь биений хөндөр ер нь болдгийг хөндөртэй болдгийг юм тийм ээ. Тий, одоо морны биений хөндөр гэх юм бол янз бүрээр л байна л та бас тий. Мороо хамгийн сайн идэлээ. Идэлгээ чухал. Мор сайн идэлчих юм бол баргийн юм хөндөр авахгүй. Тэгээ.
мор хийж байгаа сайн идэлээд хүчийн сайн тохируулаад дахиад хүндүртэй мөр янз бүрээр мэдэгдэнэ баацгаан нь доголно хоолоо идэхгүй тий хоо нарийнсан за тэгэл одоо төрөл үрээр л мэдэгдэн шүү дээ тийм ээ очиод хүртэл яхад сэрвэндээ хүртэл үргээл хүндүр суудсан байдаг чиний авчин янз бүрээр л мэдэгдэн дээ морт гэхдээ хамгийн гол нь идэлгээл чухал сайн л идэлчүүл тэгэл ер нь биений хүндүртэй байгаа морийг хаа тэгээд ер нь яаж гаргах юм бэ? Биений хүндүр ер нь яаж гаргах? Тий биений хүндүрийг бол бас усаар яагаа зохиод яаж болж байна. Бас ер нь тэгээ гатгаад нөгөө чинийг нь аваад л ерөнхийд нь гаргачихдаг юм дөө. Тий тэгэл юу биений хүндүрийг бол тэгээд одоо тэгээ хөлсөлж барих тэгээ нэг мөрөө нэг тоног амраах барих гэл янз бүрээр бас гаргаж илах тий. Хүндүртэй морыг ер нь тэгээ тавгны хүндүр гэж ер нь ихний хүндүр гэл ер нь янз бүрийн хүндүр ер нь байж байгаа. Тавгнаа хүндүртэй одоо тавгны хүндүрсэн мөр өдрөө яаж гаргах вэ? Одоо тэгээ тавгны хүндүртэй морыг одоо гатгаж л гаргана да тий. Хүндүрийг. Юуг нь яаж гатгах вэ хаа одоо? Тавгийн л гатгах та. Тавгийн л гатгах уу? Тэгээд гатгаад хүндүрийг аваад л тий. Тавгандаа цустай мөр өдөр юу яадаг нөгөө туураанууд нь ингээд жоохон нүгэд тэгээ мэдэгддэг шүү дээ. Тавгандаа жоохон цустай мөр тэгэл мэдэгдэл эхэлдэг. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. Онж идлэг багт навч шууд авч унаад авчих юм бол хүндүр орно. Тэгээ бас доглоно. Хөл гар руу орчдөг байхгүй. Одоо энэ хул мөр ихэд урагшаа жигээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ даалны хараар хүндүр орцсон гэсэн. Одоо тэр хүндүртэй гоос. Дарахаар ингээ хотолцоод байгаа шүү дээ. Энийг бол одоо хатгах л авна л да. Энэ одоо тэгэхээр бэлтгэл ажиллаж байгаа дутуу байж байгаа бас дахиад ороод хүндүр авчихдаг. Тэгээ жоохон том хүүхэд бол бас хүндүр авна. Энийг хатгаад хүндүрийг аваад маргааш нь хөлслөөл тэгээд хүндүрийг авчихна л та. Хатгаж авна гэдэг маань манайхны нөгөө хийлэх гээд байгаа. Тий хийлээл авчихна. Одоо яг энэ шонтгор одоо энэ далныхын хар дээр энэ дээр нэг гатгана, энэ дээр нэг гатгана. Энэ дээр нэг гатгана. Тэгээ ингээд дандаа хий ингээд энэ шонтгор мөрний 3 үнцэг байгаа. Тэгээ доор нь цоолол тэгээ хийг нь авчихна. Энэ бас жоохон наалтангатай юм байна. Тэгээ доор нь заавал цоолох хэрэгтэй. Тэгэхгүй л дээгүүр ингэж хүндүр аваад хийлчингүү чинь доошоо буугаад энэ рүү хавтчихдаг байхгүй. Ер нь тэгээ доошоо тусгуун гэсэн үг байхгүй. Доор нь цоолчихсон тэрүүгээрээ өвчин гардаг байхгүй. Одоо ингэж хийлэхэд бол цаг хугацааны хувьд ямар вэ? Одоо сунгаан эхлэх байгаа юм чинь наан хатгаад нэг хөлсдөд хүндүрийг авч болно. Тулсан үед бол болохгүй. Яг наадам тулсан үед бол. Урагшаа тавьж нэгсэн далны ар дээр хүндүр гэсэн үг. Хөлөө соогоод нэгдэг чинь бол шөрмөс одоо юу н тав мавгандаа хөндүртэй тийм юмнууд ингээ хөлөө сойгоод урагшаа жигээд гадаа бол далныхаа ард дээр идэх байхгүй. За сая ерөнхийдөө их биеийн хүндүрийн талаар та бол нэлээс ойлголтыг өглөө гэж бодож байна. Одоо тэгэхээр тавгны хүндүр. Тавгны хүндүр болохоор одоо энэ тавгныхаа яг ард дээр хүндүр сууж их гадаа чулуу молон их юу ихаар доогоор тий. Одоо доогоор энэ ингээ бэлцгээд төлөндөө хөрөхгүй. Энэ нааш. Одоо энэ чи их хүндүр ордог байхгүй. Хатуу газар яа. Тэгэх юм бол яг энэ хоёрын өндгөн дээр гатгаж өгнө. Тавгны юуг авах гэж. Тэг яг энэ хоёрын голд нь хонхроо байгаа шүү дээ. Тэр хонхроо дээр бас гатгах тэгж тавгны өндөрийг авна.
Урд нь ингээд туурна гэдэг юу гэдэг чинь бас хагараад. Тэрийг яг туурных нь дээх нь ингээд гатгана. Дээрээс нь ингээд гатгаж байна. Нэг дээр нэг гаргаж байгаа л нэг хуруу гаргаж байгаа л. Тэгж 5-ны хүндүрийг аавна л да. Авуулангуудаа тэгээд эргүүлчихдэг байхгүй. Цусын сайн гаргаад. Тэгвэл тэгэл 5-ны хүндүр гарна. Ер нь одоо хаврын цагт ихэвчлэн аваад байдаг үлээ. Хавар намар 2 тавдаг. Холцоо хавар авах зүгээр дээ. Хавар нөгөө чийг зас юу хайлаад нөгөө чийг үүсдэг шүү дээ. Тэр үеэр чинь доошоо нөгөө чигний югаар доошоо энэ дээгүүр байгаа юм чинь доошоо татагддаг байхгүй. Тэр үеэр нь сайн гатгаж өгөх нь хөндүрийг авах хэрэгтэй. Ер нь өдөө гарахт л би ер нь голцоо гатгаад гаргачдгийг. Тэгжиж хөндүрийг аваад тэгэх юм бол энэ зунаа даачдаг байхгүй. Зунаа даачдаг байхгүй. Ер нь хавар чинь үе сулраад мөр их хөлөө авах магадaltaй байдаг байхгүй. За одоо гидсний өндөр. За нэг мөрөн дээр. Гидсний өндөр болохоор хитрхи чанга хүчтэй догшин ажил хийгүүл гидсэн чангараад хөндөр суучдаг байхгүй. Нэг бол гидстэй одоо ингээ гидсийн өргөнгүүс өөрөө хайраад гидсний хөндөр. Гидсэндээ жоохон юу шархлаа одоо тэр гидсний жоохон тийм хөндөр байна гэсэн үг. Тэр шархлаас яасан нэг бол эмчичил зүгээр болгоно л та. Би зүгээр юугаар хөндөр суулгачих юм бол сайхан хөлстөөд биеийн суллаад гидсийн сайхан баадагнаад гидсэн чангарсан байгаа шүү дээ. Тэрийг сайхан баадагны тэгж сулж өгнө. Нэг бол усаар зогсон ч болдгоо зам бол. Усаар зохиод сайхан өндөрийг авчдаг. Нэг хүмүүс ч өндөр орохоо юу усанд ордог шүү дээ. Тэрийн шиг сайхан усаар зохиод. Өвөл бол зүгээр сайхан баадагнаа сайхан нэмнэдэх юм бол сулгарчдаг байхгүй. Хүндүртэй адууны шинж тэмдэг одоо юу яриад ирэх вэ? Тэг хар гэдтэй адуу ч бас юу шүү дээ. Дотор нөгөө шороо мороо элдв янз юм итцсэн. Тийм юу ч мухар өмсөндөө үлдсэн. Тэр тийм адуу ч бас хүндүртэй байдаг байхгүй. Тэрийн сайхан туулга өгж ууж чанаал. Тэгж хар гэдсийг аавна. Энэ тэгэхэд одоо уржигдэр нэг ууж чансан шүү дээ. Тэг одоо сайхан гидсээ тавьчихсан л энэ. Хар гэдтэй одоо адуу чинь энэ цав гэдэг байгаа шүү дээ. Энүүгээр ингээ бүр татчихдаг байхгүй. Татсан бол гидтэй гэнэ гэсэн үг. Энүүгээр одоо энэ сайхан нэлбэр болчих. Одоо наа чи сайхан гидсэн гайгүй хар гидсэн гайгүй байна гэсэн үг. Гидтэй адуу чи их цавирыг татуу байдаг байхгүй. Тэгэхээр морьдондоо ажил хийхээс өмнө морьдоо бас сайхан аргалын утаа гараа утаж явах шиг. За би бол сайн мэддэг. Яг ямар учиртай ингээ морьдыг утдаг энэ тухай манай үзэгчдээс нэг сайхан тайлбарлаж байгаа шиг. Нөгөө гидсний хий хөө ингээ нэг гидсэн цараачаад идэг мөрийг утаж ингэж шар тосмос өгч яадаг. Энэ болохоор аргалын цогон дээр борцсны өгт тавьд. Тэгээ утаж байгаа юм. Нарийн хялгсан суцнууд нь бас тэлж өгдөг байхгүй юу? Сайн ер нь ажил дөрнөөс давхарт орохоос өмнө сайн утаж явах хэрэгтэй. Хий хөөгийн сайн авч. Тэгэхгүй их цараачаад молч. Царгаар одоо ч их дөнгөж ухсыг хөдөлгөдөд цараачаа явдаг байхгүй. Тэг өнөөдөр ингээ утаж байгаа юм. Ялангуяа азаргын адуу бас нэлээд тэгдэг гэсэн. Азаргын адуу ер нь голцоо их цараа их суудаг. За одоо хоёр хамраас нь ерөөсө ус гоож эхэлж байна. Үнэхээр их цараа ихтэй байна гэсэн үг. Зөв. Тэгээ ингээ мордуул одоо ингээ гарангуут нь хүүхдэр мордуул ингээ зөөлхөө погоо гэдэл шогшуулад. Тэгээ хий өг ингээ эцсийн жоох ингээ хөдөлгөж савлуулж. Тийм л зорилттой өнөдөр яаж байна. Одоо тийм нэг уталтаар ер нь ойролцоогоор хэдэн минут утах уу? Одоо энэ хамраас нь ус гарч ирж байгаа тэрийг жоохон гойжуулаад тэгэл болно. Их учир зүггүй их утаадах бол бүр суларч. Ер нь жоохон ядрах тал руугаа болдог гэсэн тийм ээ. Тэрхий яг тулсан яг наадамд өгч байгаа үед бол их утаж болохгүй. Зөв. Тэгэх юм бол мөр бүр суларчдаг. Наан сайхан хий уугаа сайн авах хэрэгтэй. За энэ хэрэг зургал ерөөхдөө одоо гайг болчих шүү дээ тийм ээ. Одоо гайг. Тэгээ сайхан утаад эхлэнгүүт сайхан одоо гидснийх нь хийн гараад одоо ер нь хомоол нь гараад бааж эхэлж байгаа юм уу гэж. Тэгэхээр хий уунд гидснийх нь хий ууг нь л авчих гэсэн үг. За одоо мордулч наач болно. За өнөөдөр ингээд ер нь бүх мордоо утгах юм байна тийм ээ. Тэгээ бүгдийг нь утна. Ер нь бол сунгаа эхлэхээс өмнө хэд хоног нэг 2-3 утчих хэрэгтэй. Тэгэх юм бол бас
Юуг нь авчвал. За манай яач эрдэм шоунд бүртгүүлсэн хээрмэр улмаар хэр манаар гэж. Морь дээр нь одоо таны бодлоор ямар байна? Өнөөдрийн ямар ажилтай байгаа лээ? Өнөөдөр ханагар Такууланда 3 км-т. Аа. Чөтгөрхтэй мөн адил. Чөтгөрхтэй мөн адил. Тэгэл. Дөрвөлэн гэл ханагартна. Аа. За өчигдөр бол 2 сонгомол англи морьдондоо бол ажил хийгээгүй. Тэгээ өчигдөр уяа онцсон. Гидсийн сольсон тэгээд өнөөдөр Такууланда. Гид солиод хоноход ер нь илт мэддэгдэх бол яах вэ? Ажмаар тэгээд айтайхан бол тийм болов. Ер нь гидсний одоо энэ цаваараа ингээд татуу байгаа мал чинь гидтэй байдаг байхгүй юу? Аа. А цаваараа ингээд нийлгэр сайхан 50 байх юм бол гидсгүй хар гидсгүй байл гэсэн үг. А гидтэй байгаа мал чи их амьсгаа ихтэй байдаг байхгүй дахиж ирээд их. Аа зөв. Тэгээ энэ хоёр их амьсгаа ихтэй байх нь би уяа онцохгүй өчигдөр. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apes Group. Хүндүр ахуулж яаж янзлах вэ гэхээс өмнө яаж хүндүр ахуулахгүй идэлгээ идэх чинь чухал л да. Зөөлөн сайхан идэх хэрэгтэй шүү дээ. Биэнд нь дамаа одоо өвлийн адтаа бол эхнээс сайхан зөөл ойрхон мордол зөөлн шогширгөө цогоолохгүй шиг. Тэгээд яваад ах чаа энэ да өдөр морч хөнгөрөөд ирнэ шүү дээ. Тэгээд тэр жинэгээр жоохон газрын халтгаал. Тэгэл унаадах нь чухал. Түүнээс биш. Тэм таргаан сэтгэлэн багт ширүү ажлыг хэрч биэндээ хөндөр өгч байгаа. Хамгийн гол нь хөндөр ахуулахгүй л эхнээс зөв унах хэрэгтэй. Ер нь анханаас нь зөв сайхан эдэлцэн мал чинь тэгээд тэр жилээ сайхан зөв байгаад идэв шүү. Нэг хөндөр ахуулаад буруулгаа явцсан мал чинь ер нь тэр жилдээ тэгэл жоохон буруутчих гал идэг. Тийм талтай л идэв юм л да. Ер нь тэгээ одоо ингээд уяан дондор хөндөр авчихвал одоо тэгээ ямар арга хэмжээ авах вэ? Тийм засах масал байдаг юм. Яг биений хөндөр Гидсний хөндөр, тагны хөндөр ч мөгөл юмнууд байна л да. Ярьдаг л да. Биений хөндөр ахуулахгүй эхнээс сайхан зөв сайхан унж байгаа. Хэрэг хөндөр авлаа гэж үзвэл жоохон амраах ч юм уу тийм. Цаагаар нэг хэд хоног жоохон тавиад өөрийн жоохон биеийг амраагаа тийм. Зоонуул жоохон ойрхон хөөсөж болж байгаа. Өдөөдөл юм хөөслөөд байна. Өдөө юм ч одоо ямар хөөслөх байх шүү дээ. Жоохон цантуулаа зөөл ойрхоо зөөлөө цантаа. Унаа цантуулаад тах чи эрэндээ үйлдэл мал тэр бол хөндөр аваад байдаг дөө гайгүй шүү дээ. Ер нь тэгэл зөв сайхан идэл. Тий. Хэрвээ хөндөр авчих юм бол уян дондор бол тэгэл бас нэг хэд хоног тавьж амраах. Зөөлөн тавьж болно тий. Ер нь хөндөр авж гинэ гэдэг чинь мал чи өөр тарган байл гэсэн үг. Ер нь тарган мал хөндөр авдаг шүү дээ. Тарган юм ширүү ажил хийснээс болж мал хөндөр авч байгаа шүү дээ. Тэгэхгүй л. Одоо чинь хөндөр авсан мал байна шүү дээ. Юу н одоо жишээ нэг харахад одоо та одоо уян дээр ирээд атомалаа аваад энэ манай өөрөө жоохон гизний өндөртэй нэг тавган жоохон тэгээд гэж мэддэггүй. Тий, ер нь яг зүр тавганы өндөр гэлдэг үлдчих аянда доолж болох ч юм уян дээр зогсох та хөлөөс үлдэх ч юм ингээл. Гизний өндөр өдр ч юм бол аянда тэгээд нэг жоохон тий зовёртой л байдаг. Одоо сая бид тэр морь хөрвүүлэгч шүү дээ. Ер нь гизэндээ өндөртэй малууд жишээ нь хөрвөөд чаддгүй шүү дээ. Тэгээд гизийн өргөөд үсэх ч юм уу гэж урдаас нааш нилээд үсэх. Сүйд нь гоц гэх ингээд хөдөлж явах жишээ нь тийм. Аяр хайлт газар зовёртой байна. Тий, гизэндээ өндөртэй мал бол гизийн жаа өргөөд үсгээд хайх гал ишээгүүц хөдөлгөө хийж байна тий бас. Сүүл нь ингээд хоошоо ингээд гот хөдөлж явах жишээ нь ч юм. Тийм байдаг шүү дээ. Ер нь гизний хөндөрийг бас ахуулахгүй идэх хэрэгтэй. Зөв сайхан идэхэд тэр гизний өндөр авахгүй шүү. Анханаас нь одоо ч юм бол хуучин Монгол аргаараа бол гиз солих гээл байна тийм. Хуучин ч юм бол одоо тэгэл манай аав маавч нэг давстай хожиртай авсч юм уу тийм үг бол хожирлаа анхандаа гизний хөвөө хар гиз авч байгаа ч юм уу. Одоо тэгжсэн л биш одоо батхад. Тэгээ нууж хондох ч юм уу тэгжсэн суллаа ч юм тэгдэл байсан. Тэгээд нөө царааг нь авахын тулд утж байна тий. Сайхан борцноо хөр утж байна. Одоо ч юм бол тэгээд нөө
юм бэлэн байна шүү дээ. Энэ малын аптекууд бас харьцангуй юм хөгжчихлээ шүү дээ. Тэргээр чи ороод хад бол нөгөөдөө зориултын туулга янз янзын юмнууд нь бэлдэн л одоо тэ магнез гэж байна, досон дуулга гэж байна тэ. Тэрний чи анханаас нь сайхан өгөөд гиз үзээг нь янзлж жагаад мортхоос өмнө сайхан анх морд идэлхээс өмнө тэр нэг ойр зүрийн заслын юм хийх юм хэвээр юм байна. Утаж өрөө тийвг нь аваад тэгээд сайхан яг мордоо шогшоо зөөл идэлгийн дундуураал тэр өгдөг өрдөг юм нэг бол янз болоод хүндүр хавх гарга хэмжээ анханаас зөв аваа авчирдаг ч хүндүр авах байхгүй. Одоо ингээд манайхаж наадмын дурлалаа дараа нь морио тавьдаг хариу уяа гэж хийдэг штэ. Тэрнээс ерөнхийдөө ингээд эхлэх үү? Зөв бас адуу зөв тавих чухал уу? Ер нь уйхаас нь тавих гэдэг үг гэдэг чинь. Сайн янзлаа тавьсан мөр чинь дараагийнхаа уян цагт зөв сайхан бэлэн байждаг байхгүй. Тэхийн тулд тэр чи одоо ингээд анх адуунаас барихад ямар байсан тийм хэмжээнд болтлон сул тавих хэрэгтэй. Хамаг үеийн жангарцсан, хамаг булчин ширэмсэн жангарцсан одоо домс хата одоо юу гэдэг тэд нар бүгд агшаа жижигэрсэн байгаа шүү дээ. Тэр болгоны өдрөөр нуягийн хариу уяа гэдэг бас ерөөсөө нэг жоохон хэсэг амрааж байгаа нэг жоохон хөлсөж шигтүүлээд бие суллаад ерөөс хөлсгөр мөрний бие суллаж идэв шүү дээ. Жоохон хөлсөж суллаад тэгээд гиз үзээгэн саран суллаад уян дээр зогс хугацааг нь багасгаад өдөрт нь уян дээр 10 цаг зогсдог байсан бол 8 цаг зогсох жишээ нь ч юм 7 цаг зогсох жишээ ингээд багасгасаар өглөөрийнх цагийг ойртуулаа тий. Ингэсээр бол бүр сайхан суллаад. Тэгээ тэр оронд чинь мордоо сайн ажиллах хэрэгтэй л дээ. Хөл орон доолсон барьж байгаа юм байвал тэрэнд тохирсон эмчилгээ хийх хануурах тур хийсэн ч болно шүү дээ. Наа тэгээд ядарсан ч юм уу янз янзын шингэний дутагдaltaй ч юм уу ийм юм байвал тэрэнд тохирсон эмчилгээ хийх. Одоо шингэн морио мэдрэх л хэрэгтэй. Ер нь бол шингэн жишээ нь одоо ингээл энэ арсыг ингээл татаал тавихад жишээ энэ ингээ шууд байхгүй болчихоо шүү дээ. Тэгээд шингэний дутагдал байхгүй байна гэсэн. Ингээд дата тавих барай тавиа гэж. Ингээд дата тавих энэ арс нь ингээд овоогоо цаашаа ингээд буцаа тэнийхүүд өдөр чинь шингэний дутагдaltaй гэсэн үг. Жишээ. Мөр тавьж байгаа үед бол үзгэл хэрэгтэй. Ягаад өнөө их уралцны ар дээр хөлсөх гаргацсан мөр чинь яг шингэ алдан. Шингэний дутагдaltaй байх магадлал байдаг. Тэр үед нь тэрний сайхан нөхөөд шингэн мөнгө хийгээд ер нь уян дундуур хийгээд байдаг юм л да. Сударчих гээд байдаг. Тэгээ болж бол ар дээр нь уралцны ар дээр тэрний сайн нөхөөд шаардлагатай бол нөө витамин юм гэсэн нөхөөд тийм ээ. Тэгэл тавих хэрэгтэй. Ер нь сайн суллаад сайн тавьсан мөр чинь зөв таргав. Буруу тавьсан мөр чинь тэгээд ерөөхдөө жоо биеэрээ махмуутай 70 шилэндээ дотоороо жоо өөхдөг таргалах юм ихтэй тийм байдалтай болоод ороод ирдэг шүү дээ үйл болж ирэхдээ. Өнөөдөр манай одоо нэвтрүүлэг дарах дөрвөн мөр маань өнөөдөр ямар ажил хийх вүлээ? Одоо ерөөхдөө тэгээд давхил хангаар давхил хийж ин дөө одоо нэг хоног хугацаад өгцсөн учраас хангаар давхил хийж ин да. Одоо тэгээд сунгаа 2 хоногийн дээрс төрөвчийн давхил сунгаа эхлэх гэдэг шиг байна. Тэр яг өнөөдөр давхилж харж байгаа зарим нэг мөрдөө өнөөш нь аваад тончиж болно гэсэн бодолтой байгаад энэ мөрдөө харж байгаа бол ер нь би нэг мөр уйж хоноод байдг юм аа. Гэтэ ер нь эхний сунгаан давхилын өмнө хамгийн эхний сунгаан давхилын өмнө нэг авч хоноод нэг өдрийн хоолоор тэгээд даан хаалттай гэж ярьдэн шүү дээ. Тэгээд дахиулчвал бас их хөнгөн бас нэг энд хүндүр авчихгүй. Харин хөнгөн байгаад идэв. Тэгэл гарлуугаа. Одоо уралдахын нэг хоногийн өмнө гэсэн үг үү те? Тий. Одоо жишээ нь өнөөдөр маргааш нөгөөдөр сунгана гэж яах чи өнөөдөр аваад онч болно л та. Өнөөдөр дахиулаа авч ончоо сайхан гисцийн гүйц сулж жагаад. Маргааш өглөө нэг хөөхөө жоохон эргүүлээд ажил хийгээд. Одоо гид сулна хэл чинь аваад онч уяад хамлаа одоо хоол оронд яаж гэсэн үг үү? Тэг хичээд ер нь бас гэмгүүл ит. Зарим нэг мөр. Жоохон тамир муута турхаа мөрөөр дэмэлтэй. Жоохон тийм тамиртай дуу гидс үзээний жоохон асуудалтай болоо гэж харж байгаа мөр тэгвэл тэгсэн тэрлээ. Миний хувьд бол өнөөдөр тийм бодолтой байна да. Ямарсан дахиулж харж байгаа бол. Дөрвөн өнөөдөр ажилтаа юм тий. Ажиллаа юм. Та дүү ингээ хийцэг ухсаад дараад мордныхоо ажилтаа хийцгэх үү? Тэгье та. За тий. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. За яг хуучин дүнжин гар мороо болдог багтал анхны заснаар л засаараа нэг сайхан зас тогтоод ирнэ 11 сар тийм ээ. Тэр үед л ер нь мордоо барьж байгаа наал.
Ер нь морьч нэг одоос хүмүүс хэлэхэд ер нь бол одооны бас хөдөөний усад мөр унах юм чинь хүмүүс ч яхаа унахаараа хол унахаараа сайн гэж одоо тийм ээ. Тэгээд ер нь бол морьч хөнгөрөхтэй бол хол унахтай биш. Олон мордох. Олон мордсондоо мөр хөнгөрдөг. Ойрхон олон мордох юм бол мөр сайхан зөв хөнгөрч идэг. Хөндөр авахгүй. Хүмүүс ч өдөөнийх нь нэг барьж аваад тэр жигт нь базаал тийм ээ. Холхон туушиндаа тэгээд. Тэгэл хөндөр суугаал. Тэгээд бүх хүндээ хөндөр суучаад идэж уухаа болж. Чи морьчээр яг хөнгөрнө гэдэг чинь бол ер нь ойрхон олон мордохтой. Хөндөр гарч идэг, хөнгөрж идэг гэдэг тийм ээ. Тэгээд хоёр дахь юм бол одоо энэ хөдөө мөр унж байгаа хүмүүст нэг юм байна. Одоо мөр хөнгөрөөж яах гэж унаад хөдөөнийх нь бол их унж байгаа. Тэнгүүтээ за яг ингэж унж ирээд 3-4 км тавьж ирээд имэйлийг авдаг байхгүй. За имэйлийг хайж мөр. Тий. Ер нь мөр хөнгөрөх жоо мөр бол хол унж ирээд мөрийн имэйлийг аваад уяал салхинд байж байгаад буцаад мордохтой тийм ээ. Болж игэл олон ойрхон мордох юм бол мөр хөнгөрн сайхан хөндөр болно. Миний зүгээс би тэгж л боддог юм. Азаргаадаг бол яг одоо хаврын цагт ихэнх тал дээр уяа эхэлдэг баг. Ер нь эргэцээндээ тавгных нь хөндөр нь гарчдаг. Азаргаадаг нэг хэдэлдэг өнтер гэл ярих юм байна шүү дээ. Бас зарим уу яччихдаг. Үлдээ ер нь одоо зохимжийн өөрсөнд нь таарсан идэлгээ нэг юм. Азаргач бай тийм ээ. Тийм морч. Морч яг хол ойр олон цөөхөн гэдэг бол бүгдийг идэлхэл хэрэгтэй л тийм. За одоо таны одоо энэ хүрэн мөр байна тийм ээ. Энэ одоо ингээд яг зүгээр ингээд хүмүүс ингээд мор шинжинэ гэдэг юм. Тэгээд зарим хүн бол одоо шинждэг хүн гэж байхгүй, морь таньдаг хүн гэж байхгүй. Ер нь тэгэл морь чинь тэгэл одоо утмаарал юм байдгийг штэ гэдэг. Та ер нь голцоохон удам харддаг юм уу? Аль эсвэл одоо шинжин ихлээр яадгийг нэг өөртөө тэмцүүхэн байнаач гэдэг юм уу? Аль эсвэл тэр талаараа илүү байнаач гэдэг юм хүмүүс бас нэг хэсэгтэй шинжээд байх шиг байдаг штэ. Ер нь бас яхаа удам бас нэгдүгээрт бай. Энэ морийг одоо шийдээд битүү морь авчирна гэсэн яагаад та авчирсан энэ хоёр морийг? Гэхдээ энэ хөрөн мөр яг бас Монгол мөр. Тэгээ ер нь бас Монгол мориндаа бас хөрөн мөр бас одоо сог цавны зай холтоо тийм ээ. Сайхан дох өргөн магнатай хөрөн мөр. Тийм өөрийг харахад тийм ээ. Монгол мориндаа бас нэг сайхан тэнцэлэн зүгээр мөр л да энэ. Энэ цавдар мөр нь яг ингээ харахад бол сайхан дал сэрвээ сайхан томтой. Тийм ээ. Тэр таригтлагаа сайтай. Ер нь жоохон нэлээд бярлах маягийн. Тийм одоо дээхний хүмүүс сайхан голоороо бүдүүн тийм ээ. Ер нь бол бас хинцний мөр таригтлагаа сайтай байх хэрэгтэй тийм ээ. Тийм ер нь сайхан голоороо бүдүүн дөрвөн жиц бүдүүнтэй. Тийм дээхний юм сайхан Монгол морьд бол тиймэрхүү морьд нь хүрдэн байсан. Одоо бол ирлээс удаад ихээр бас өөр болчиход байгаа тийм ээ. Ер нь Монгол морьд бол сайхан голоороо бүдүүн таригтлагаа сайтай. Дөрв мөчн сайхан бүдүүн тийм ээ. Тиймэрхүү морьдын дээхний сайн л морьд байсан. Одоо жишээлбэл ирлиз адуу гэхэлэр за ирлиз морьд бол нэг голоороо бүдүүн байх хэрэггүй. Ер нь жоохон дээд бие хөнгөтэй сэнсхэн байвал тэгвэл хурдан байдаг ч гэдэг юм. Тиймэрхүү хандлага бас байна уу? Байна. Ер нь ирлиз морьд ч бас арай дээд ачаа хүндээд ирэхээр бас хол оролдохоор бас хөл гараа бас авах магадлал ихтэй тийм ээ. Арай дээд ачаа хөнгөн дөрөвчсөн бас арай уртхан байгаад ирэхээр бас хол оролддог болох. Манай Монголын нэгс хол оролддог болохоор бас тэр нь бас загалжгүй тийм байх хэрэгтэй юм байна л дээ. Яг Монгол морьоор шинжээд ирлиз морьд яах вэ бас арай хол оролддог болохоор дээшлэх нас дээшлэхээр бас хөл гараагүй болох магадлал өндөртэй л байна. За ингээд Уяачин эрдэм шоу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөх гэж байна. Бид энэ удаагийн дугаараараа хурдан моринд хэвшлэн тохиолддог 3 хөндүүрийн талаар өнөө цагийн шилдэг 9 уяач тэмцээний оролцогчдоос асууж бас манай оролцогчид маань өөр өөрийн өнцгөөс олон сайхан хариултыг та бүхэнд бас хүргэлээ. Та бүхний маань бас мэдлэгт бас нэмэр болсон ийм одоо сайхан дугаар болсон байхаа гэдэгт итгэлтэй байна. За уяачдын маань хувьд бол одоо бас морьдоо ингээд өдөр тутмынхаа ажлыг хийгээд бэлтгэж байна. Морьд нь сайхан хурдан байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Маргаашийн дугаараар та бүхэндээ бас олон сайхан мэдээлэл, олон сонирхолтой зүйлсийг хүргэхийн төлөө бид зориг ажиллаж байна. За ингээд маргаашийн дугаар хүртэл баяртай.
сайхан ирээдүг бид хамтдаа бүтээн. Нийт 29 блокоос бүрдсэн 3050 айлын 1-3 өрөө орон сууцандаа захиалга авч байна. Талах нүүрс төлдөг, манайх бапри шиг төлдөг байсан уу байсан. Одоо юм өөр болсон офицер хорооллыг бид сонгосоо. Өнөдөрлөж ирээдүйг бүтээн. Офицер хороолол. Барилгын салбартаа тэргүүлэгч Айгамалтай компани бүтээн байгуулалтуудын нэг орчин үеийн шийдэл бүхий 5 тухтай тоглог орчинг бүрдүүлж аль гэрийн аз жаргалтай амьдралын баталгаа авсан Олимп хотхон. Аз жаргалтай амьдрал ая тухтай орчин. Зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн хойно байрлалтай 375 айлын 6 блокоос бүрдэх Мортон Резиденс хотхны 1-р ээлжийн 1-2 дугаар блок ашиглалтанд орлоо. Орон сууцны дотор заслыг Эйгер брендийн ламинатын шал, Le Grand брендийн унтраалга залгуур, LG брендийн амьсгалдаг Eco-Boy, Le Grand брендийн 2021 оны загвар Biticino загварын домофон системээр тонголлоо. Мортон Резиденс. Дэлхийд танигдсан чанар FAO Монголд. Хүн бүрийн зүрх сэтгэл халамж таавынхаа халуун сэтгэлийг мэдэрч хайраар тэтгэгдэн хүнд хэцүү ганд нөхдийн тус димээр давн туулж сэтгэлийн урмаар услагдан өдөр бүрийг хамт олонныхоо халуун хайранд өнгөрүүлж залуу насны жаргалтай дурсамж зүрхэнд үлдсэн нандин мөчүүдээ санагалзан хайраар хөглөгдөн бүдэрч унсан ч бүхий л хайраараа аргадан инхрийлэх эхийн хайраар бэлгэж хорм мөч бүхэнд хайраар тэтгэгцээр хайраар дүүрэн амт Коста. Монгол орны экологийн цэвэр түүхийдээс гаргаж авсан эрдэс хичээлийн гайхамшигт бүтээгдэхүүн Mimo. Монголын шилдэг эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гаргаж авсан эрдэс хичээлийн нэмэлт бүтээгдэхүүн Mimo-гтой эрдэнэс зурагтыг хэрэглэснээр эрдэсийн дутагдлыг нөхөж хичээлийн шингэцийг сайжруулна. Биеэс хорт бодисыг гадагшлуулж дархлааг дэмжинэ. Булчингийн сэргэлтийг хурдасгаж эрч хүчийг сэргэн. Бодисын солилцоог сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлнэ. Малын тоотлого өсөн нэмэгдэж бэлчээрийн доройтол үүсэн байгаль экологийн сөрөг үзэгдлүүд ажиглагдаж байгаа энэ үед таван хошуумал туслах аж ахуйн эрдэнэс зургийн тань эрдэсийн дутагдлыг нөхөж эрүүлжүүлэн ашиг шимийг нэмэгдүүлэх эко бүтээгдэхүүн Mimo. Эрдэсийг нөхөгч эко бүтээгдэхүүн Mimo. Радио станцыг манахаас эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зам тээвэр, уулуурхай, цэрэг цагдаа гэх мэт салбаруудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн радио станцыг бид нийлүүлж байна. Үндэсний өв соёл, харилцаа холбоог дэмжигч Asian Road Trade. Холбоо барих утас 8888 3011 9812 1298. Энэ одоо юу болоод улс орон даяар календарны одоо ингээд бужигнаа өсч бай. Тод хиймэр гэсэн аппликейшн үнгүү татаж аваад за нэг удаа интернет хэсгээр үнгүү татаад авцсан бол дараа чамд интернет чирэггүй сүлжээ сүлжээ чирэггүй зөвхөн утасны цэнэгээ барьдаг байх юм л ингээл уншуулангууд шууд ингээд улсын баяр наадам энэ мордын ингээд дууд үрсэн гэдэг гоё. Оо ердөө шууд нөгөө календар маань зургт болоодглоо. Тэгээд ингэх юм бол гарахгүй ингэх юм бол гарна. За юм хөгжнө гэсэн юм да. Одоо энэ чинь тэгээ хамгийн гол нэг 21 22 оны хуангийн чинь эх жилийн бас тийм ээ. Одоо цаг тооны бичиг гэсэн үг шүү дээ. Тод хиймэр. За найз хүмүүс түмэн түгээрэ. Явлаа. Proglas компани нь бүх төрлийн шилийн хийцийг хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат машинуудыг ашиглан үйлдвэрлэж байна. Proglas шилэн хийцийн үйлдвэр. Бану.
сайн байна уу? Аа, сайн байна. Матын самнаас холбогдож байна. Аа. Таны үргэлжлэлтэй та гарч ирэх хүрэлт авах уу? Оо за баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгийн. Манай гэр бүл Эфес супермаркетаар үйлчлүүлэх дуртай. Тэнд бидний авахыг хүссэн шинэхэн, чанартай, найдвартай бүхэн байдаг. Бас үйлчлүүлэхэд үнэхээр дутуу орчинтой. Бидний сонголт Эфес супермаркет. Сайхан ирээдүг бид хамтдаа бүтээн. Нийт 29 блокоос бүрдсэн 3050 айлын 1-3 мөрөө орон сууцандаа захиалга авч байна. Талах нүүрс төлдөг, манайх бапри шиг төлдөг байсан уу байсан. Одоо юм өөр болсон овцор хорооллыг бид сонгосоо. Өнөд урлаж ирээдүйг бүтээн. Овцэр хороол.